хоймор цэгтээ бид бүхэн аялсаар явж байна. Сэлэн аймгийн Түшиг сун буюу 1-р цэцэрлэг. Монгол улсын иргэд эндээс яаж бэлтгэгдэж байгаа вэ гэдгийг хамтаа орж танилцъя. Нүдээр харъя, чихээр сонсъё үзэгчтэй. Манай цэцэрлэг буюу Сэлэн аймгийн Түшиг сумын 1-р цэцэрлэг маань 5 бүлэгтэй нийт 23 багш ажилтнтай. За боловсон хүчин маань 100% мэрэгжлийн. За суманд 2-5 настай 166 хүүхдээс өнөөдрийн байдлаар 145 хүүхэд хамрагдаж байна. За манайхаас 100 гэр цэцэрлэг гэж гардаг. За өдрийн бүлэгт хамрагдаагүй хүүхдүүд маань 100-аа гэр цэцэрлэгт хамрагддаг. За боловсролын тухай хуулийн дээр 5 настай хүүхдийг заавал бүрэн хамруулна гэж байдаг. 5 настай хүүхдийг манай цэцэрлэг 100% хамруулж байна. Хамгаалагдсан хүүхд хөгжтэй гэдэг. За эх онд 2025 онд манай цэцэрлэгт нэлээд хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн. За гадна талбай цэцэрлэгийн гадна талын хашаа автомашины зогсоол гээд нийт 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай ажил хийгдсэн байгаа. Мөн бас гадна дотор талын камержуултыг одоо 30 сая төгрөгөөр сумын хөрөнгө оруулалтаар, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн байгаа. За мөн бас аймгийн засаг даргын хөрөнгө оруулалтаар багш хөгжлийн тоног төхөөрөмжийг одоо бүрэн шинжилж багш нарын маань ажиллах нөхцөл бололцоо сайжирсан. Оо, сайн байна уу? Сайн байна уу? За, ажил тавдаг уу? Тавлаа. За одоо хоёулаа энэ сайхан цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан да. Таныг хэн гэдэг вэ? Намайг Инхрима гэдэг. Инхрима. За ЕСП-ийн телевизийн хөтлөгч Батэрдэн байна. Ямар хөөрхөн юм бэ? Та чи одоо бүгд ингээд юу гэж тийм хүүхдүүд ижил юм овцтой ингээд жигдэрчтэй юм уу? Бүгд ангиангаараа хүүхдүүд сая тухтай тийм ээ. Одоо нэг юм байна. Нөгөө сум орон нутаг гэхээр л нөгөө нэг юм хөгжил бураа гэл нэг юм хүмүүс ойлголт байдаг шүү дээ. Тэгсэн чинь ийм байдгүй юм байна. Ямар гоё догчлолттой юм. Ямар гоё одоо зохион байгуулалттай гэдэг шиг. Үнэхээр нэрээ сайхан байж байна. За том бүлгийн хүүхдүүд үү? За энэ бэлтгэл бүлгийн хүүхдүүд. Бэлтгэл бүлгийн. За одоо сургууль дараа жил явах нь шүү дээ. Сургуульд ор. За манай бэлтгэл бүлгийн хүүхдүүд онцон төлхөөр эвлүүлдэг. За манай цэцэрлэгийн одоо брэнд ажил болох нэг ажлын маань нэг одоо 10 гаруй жил манайхаас хүүхдээ оюун ухаанд хөгжүүлэх чиглэлээр онцон төлхөөр өрөвшөө могоошоо гэдэг нэлээд болоод ажлууд хийдэг. За юугаар онцлог юм бэ гэвэл манайх энэ могоошоог болохоор бэлтгэл бүлгийн хүүхдүүд сарын дотор заадаг байгаа. Тэгээд яа сарын дотор богино хугацаанд ингээд заадаг вэ гэхээр бүх багш ажилчид одоо хамрагддаг гэсэн. Би тэгэхэд том хүн ч гэсэн одоо энэ онцон тоглоомыг одоо эвлүүлээд гаргаад бултлаад эргүүл оруулаад аягүй хэцүү байдаг шүү дээ тийм. Тэгэхээр та хэд бол нэг ингэдэг биш өөрсдөө бас тэрийг ингээд мэддэг. Тэгээ ингээд бүгдэнд нь зааж өгдөг гэхээр бол одоо энэ чинь нөгөө хүүхдийн тарих заддах гээл те энэ нэлийн юм байгаас бас нэг талаараа уламжлалт энэ төр гээл ер нь бол онцон тоглоом гэдэг чинь бас л нөгөө нэг Монгол одоо тоглоом наадгай шалрууга бол нэлээ байдаг шүү дээ тийм ээ. Тийм байна. За одоо онцон тоглоомыг жишээлбэл нэг ганц нэг юм юу яа те. За эхэлцгээе хүүхдүүдээ. Ямар мундаг юм бэ. Одоо энэ охин бол бүр ингээд бэлтгэл бүлгийн 40 гаруй хүүхдүүд бүгдөө чаддаг. Бүгдөө. Нэг төвшөнд байх нь шүү дээ тий. Ёстой мундаг юм аа. Нэг дуугаа заачдаг тий. За одоо юу байдгийг өөр заа тал дээр бол одоо маш их мундаг хүмүүс байдаг. Тэгэхээр танаа багш нар одоо ямар одоо ийм ур чадвартай ийм багш нар байна. За тэгээд мэргэжлээсээ гадна багш нар маань дуулна бүжигдэн одоо тэгээд одоо хүүхдээ оюун ухаан хөгжүүлэх ингээд бүхэл талаар багш өөрийгөө яаж хөгжүүлэх ёстой вэ тэр л чи болгоныг одоо багш нар маань өөрийгөө хөгжүүлж чаддаг. За багшийн өөрчлөлийнхөө орчин өөрийгөө танилцуулъя. За багш нар маань энд одоо сургалтынхаа төлөвлөлт бусад үйл ажиллагааны дэд энэ орчин багш нарын маань ажиллах нөхцөл болцоо ингээд саяхан мөн сая харж ирсэн. 19 сая төгрөгийн өнгөрсөн жил багш нарын маань багш хөгжлийн өрөөгийн тоног төхөөрөмж бүрэн шинжилж одоо багш нарын маань ажиллах нөхцөл болцоог одоо сайжруулж өгсөн. Тэгээд одоо ямар бэрхшээл байна, юу хэрэгтэй шаардлагатай байна гэх газар дээр нэрээд аймгийн засаг дарга газар дээр нэр шивээ. За танаа энэ асуудлыг одоо ингээд 19 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудлыг одоо ингээд удахгүй шийдэд өгнө багш одоо яваад очоороо гэдэг.
19 сая төгрөгийнхаа төсөө хийгээд аваад утсан. Тэгээд өнөөдөр ийм сайхан ингээд багш нарын маань ажиллах нөхцөл болцоо бүрдсэн ийм сайхан орчин бүрдүүлж өгсөн. За энд бас багш нар маань надаа өөртөө ингэж гараараа ном хийдэг. Бүр гараараа одоо хийдэг байх нь шүү дээ тий. Тодорхой хэмжээний номыг худалдаж авах чинь дор ажил 10 20 30 мянга. За тий. Өдрийн ном гэхэд жижигхэн хэмжээний юм байх жишээ. Гоцоо А3 ном энэ төр байдаггүй тий. Тэгээ багш нар маань өөртөө ингээд PVC хавтан ашиглаад ингээд бүх төрлийн А3 номнаас ихтэй бүр ингээд жижигхэн юм одоо эн чинь юу вэ штэ? Үлгэрийн ном гэж одоо ингээд бодоодсэн чинь эн чинь одоо бүр яг юу вэ штэ? Онцог хүртэл одоо байж байгаа шишээ тийм ээ. За ингээд үлгэрийн намнаас гадна онцог тэгээ шүлэг тэгээ зүрдсэн үг ингээ эсрэг утгатай үг гэдэргээд бүгд ингээ ерөөсө хүүхд ашиглаж болох тэр бүх номуудыг одоо өөрсдөө хийсэ гэсэн үг. Гэхдээ хүүхэд энэ номыг хараад уншина. Гэхдээ та хувьд гайхаж байгаа цэцэрлэгийн хүүхэд ягаад ном хараад унших вэ? Тийм шүү дээ. Зургийг нь хараад бүгд ингэж унших байхгүй ингээд бүтэн үлгэрийг ингээд сонсхийг тэнд ингээд үлгэрийг хараад ингээд уншаад бүгдэд наагсан үг. Би ирлээ гэд энэ ямар хөөр юм бэ? Энэ хүүхэд одоо би ирлээ гэд одоо өнөөдөр хин юм бэ ирсэн мэт ингээд дээр ингээд харагдаж байгаа тийм. За. Ингээд сурцсан би ирсэн ингээд энэ дээрээс зураг аваад ээшээ ингээд би энэ гэхдээ юм бэ тий. Би ирлээ гэд нөгөө хүүхдийг нөгөө ерөөсөө хөвчлөхгүй гэдэг нэг юм арга зүй яваад байна л да. Тэгсэн гэрнээ нөгөө цаа дутгаараа хүүхдийг цагаа барих мөн үү? За тэгээд нэг хүүхдийг идэвхтэй байх. Эзэмших тий. Нийгмийн оролцоо юмнуудыг ингэж харуулж байгаа нь ийм биш үү те. Ямар хөөрх юм би ч одоо. За тий чи бэлтгэл бүтлэглээ орно тий. За хүүхдүүд байгаа юм биш үү те. Тий. За. За ууган цэцэг багштай. За. Бэлтгэл бүлэг. За. Бүлэг байгаа. Сайн байна уу та? Ууган цэцэг багш шүү. За. Манайх бэлтгэл 2 бүлэгтэй. Тий. Бэлтгэлийн А бүлэг. За сая нөгөө тэнд бид нар багш нар гараараа хийсэн номнууд гэдгсэн шүү дээ. За тий. Ингээд жижиг том номнууд бүгдийг хийсэн ингээд. Бүгдөө яаж ийхтэй чэйж хийсэн бэ те. Тэгээд энэ хууцаа эргүүлээд байна. Айгүй хөргөн. Зураг хараа шууд ингээ үлгэрийг бүрийн ихээр нь уншаадчихж байгаа байхгүй тий. Тийм байна. Тэр зургаар харж одоо үлгэр өгүүлбэрийг ингээ чэйжсэн байгаа гэсэн үг тий. Тийм бас үлгэрийг бас ингээ шууд ингээ чэйжэхэд бас айгүй төвхтэй шүү дээ тий. Тэгээ зургийг хараад ингээ ихэр хүүхдүүд маань бүтэн эрхийн мэргийн харваач гэдэг үлгэрийг цэг дасалгүйгээр бүгдийг ингээ уншаач чэйжцээ гэсэн үг. За гараг зүгийн нэг зүйл яваад байна тийм ээ. Хүүхдэд яаж чэйжлүүлэх вэ? Яаж энэ ардын үлгэрийг одоо ой тогтоонд нь оруулах уу гэдэг энэ арга зүйг бол та хэд маань олоод мэдсэн байх нь шүү дээ тийм ээ. Манай багш нар маань бүх ерөөсөө баг үлгээс эхлээд бүгдөө ингээд богино хэмжээний шүлгнээс эхлээд өдөг онцгоноос эхлээд үлгэр бүхэл ингээд бүгдийг ингээд чэйжтүүд дээр бүх ангиудад одоо явагддаг гэсэн энэ арга зүй манай цэцэрлэгийн бас онцлог арга зүй нэг байхгүй тий зохиосуулс арга зүй ёстой биширмээр юм бэ. Ямар хөөрх юм бэ? Одоо энэ бол юу шүү дээ? Яг стандарт юу байна л да нөгөө за юугаар яхад нөгөө аяг гэж хэлж байгаа тий. Гэхдээ энэ агаар магартай байдаг идэж бүгд өчтэй байдаг шүү дээ. Тэг ингээ харахад яг нөгөө стандарт нь танаас тий. Тэгэхээр одоо нөгөө нэг
би нөгөө хэлэх гээд байгаа зүйл юм байгаа байхгүй юу? За манайхан гэдэг чинь сум орон нутгийн хөгжил муу байна, тааруу байна гэл. За үзэгч дуучлаараа яг нэг тийм яриа байдаг тийм ээ. Тэгэхэд үгүй юм байна. Нэр үнэхээр үгүй юм байна. Та манай хоёр давхар энд ахлах хөдлөх энд бас дуу хөгжмийн памфлет байдаг. За одоо энд болохоор шимт хөтөлбөрөө юу одоо манад хоёр дахь жилдээ хэрэгжээд явагдаж байгаа. Тэгээд одоо дээхнүүд бид нар бол нөгөө чулуун бодар тоглодог гэдэг байсан л одоо бодол хүүхдүүд одоо ингээд хүүхдүүд өөрсдөө ингээд эвдүүлээд өрөөд босгоод ингээд хийгээ уу штэ тий. Энэ одоо бүр ингээд сэлэн гэвцсэн шүү дээ. Ямар хөөрх юм бэ тий. За чи юу хийж ийн хөөе? Робот юм уу юу юм? Хүн муу за. Хөлн хаана вэ? Хөлн хаана вэ? Ямар хөөрх юм ингээ өөрсдөө хөгжөө хийж байгаа шүү дээ тий. Ориглоо чи багш нар энэ юу хийсэн бэ гэдгийг сайхан багштай яриад өчөж төхөө. За сая чи юу хийж байлаа? Хүн хийжсэн үү? Тэгвэл энд яг юу болоод байна чи ахтаныг тайлбарлаад өгөөч. Сэлэнг аймаг. За. Ямар гоо ирээдүйн сэлэнг аймаг болно. За оргил юу хийсэн гэдэг тайлбарлаа. Та Энэ бол эко цамхаг. Оо за. Энэ бол цэглэгээ станц. Энэ бол орон сууц. За. Энэ бол сургууль. Энэ тоглоомын талбай. Оо ийм том байх юм уу? Оо за. оргил энэ юу? Энэ усан цэглэгээ станц. Цэглэгээ станцаа. Ямар эко юм бэ? Тэр нөгөө цамхагчин тэр урдлын цэнхрүүд нь юу вэ? Ястаа мондог бай. Нарны эрчим мөчөө тэр зэнхэр. Энэ нарны эрчим хүч. Оо за. Тэгээд нарны эрчим мөчээрээ бас усан цэглэгээ станцаараа тог уснаа гаргаж авдаг. Ирээдүйн сэлэнг тэгвэл та хэдийн нүдээр ийм байвал гоё юм биш үү мөн үү? Оо ястаа. Усан цахилгаан станц, нарны цахилгаан станцтай. Машин нь болохоор энэчнээс одоо энэ тог Бүгд цэглэгаанаараа явдаг. тий? Оргил Бүгд цэглэгаанаараа явдаг. Бүгд цэглэгээр ярьдаг байгаа юм шүү дээ. тий газраар ерөөсөн машин явахгүй. Агаарын замтаа тий? Хамгийн гоё зүйл нь Хамгийн гоё зүйл нь цэглэгаан зам. Агаарын зам. Агаарын замаа хийж амжааг байгаа. Ямар хөөрх юм бэ? Ястаа хөөрх юм бэ? За баярлаа. Ямар мундаг юм бэ? Дараа нь засаг дарга болгоорой заа юу? Засаг дарга болоорой заа юу? А барилгын инженер их төгс юм уу? Оо за. Зөө ямар мундаг юм бэ? Хайлын наашраарэ. За чамаг ямар инженер гэдэг? Муухачиг инженер. энэ төр дарах. Муухачиг инженер. Оо за. Тэгээ бомбог эндээ гаргаад байдаг. Оо за. Тэгээ бомбог Цахилгаан станцны юм дээр. Чи чинь юу вэ? Наашраа хүрээд ирдэ миний дөө. Цаагаа хүүч айлын агаан очиад тий. Энд чинь ямар юм хийгээд байгаа. Одоо хоёулаа сая баахан яриадсан чи чинь дээр ямар инженер юм бэ? би агаарын замны инженер Оргил за. Монгол үг. Ингээ та чи бүгдөө ийм инженерүүд юм биш үү мөн үү? Ястаа мундаг юм байна. За үзэгчтэй ингээд зэлтэр гэж одоо манайхан бүгдээр ярьдаг түшиг сум тийм ээ. Түшиг сум бол үнэхээр жишиг сум байдаг юм байна. Ийм одоо мундаг хүүхдүүд одоо нийгэмд гараад Монгол улсаа хөгжиж байгаад бүгдөө ингээд та бүгдийн нүдэн дээр бол тоглоом харагдаж байгаа ч гэсэн эдгэр чи одоо том болоод сайхан инженерүүд болоод ирэх юм байна. Сайхан одоо мундаг боловсон хүчин гараад ирэх юм байна. Үнээр гоё юм байна. За одоо энд бас гоё юм байна гэдэг одоо дахиад ийшээ танилцсан. За хоёулаа ямар тамхинд ороод ирв? За манай дуу хөгжмийн тавхин. За суултынхаа үйлээс дуу хөгжмийнхаа үйлээс. За багш нь За байж штэ тийм ээ. За сайн байна уу та? сайн байна. За
За одоо хөгжмийн багш Атхан баяр. за баярлаа. Та хэд мань одоо энэ чинь хөгжимдөхгүй байдаг. Ингээ байж байгаа юм шүү дээ. За Сэлэнг аймаг Төвшиг сум гээд энэ одоо мундаг урлагийн мэдрэмжтэй улсуудын чинь гараа танаас эхэлдэг юм байна шүү дээ. Мөн үү? За одоо ямар үзүүлбэр үзүүлж За байна? энэ өдөр тутмын үйл ажиллагаа нөгөө хөгжмийн үйл ажиллагаагаа одоо ингээд ордог. Одоо ингээд урдуур нь бас хүчнэ хөгжим байгаа. Тэгээ өнөөдрийн үед бол цөөхөн үг байна. За энэ урлаг соёл энэ цэцэрлэгтээ хэдэн жил одоо багшилж байна да? 13 жил ажил. Хөө 13 жил. 13 жил ажиллахдаа дандаа хөгжмийн багш. Яа. За энэ 2026 онд энэ жил хийсэн хөрөнгө оруулалтын маань нэг энэ байгаа. 13 сая 646 мянган төгрөгийн 5 бүлгийн одоо ширээ сандлыг бүрэн шинжилсэн. Энэ одоо стандарт тийм ширээ сандлаар сум орон нутаг маань төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэж өгсөн байгаа. Тэгээ сум орон нутгийнхаа эрэгтэй хуралдаан засаг дарга эднэртэй бас тамийн газрынхаа бүгдэнд баярлалаа гэж бас бяцхан шамнарынхаа өмнөөс бас хэлэх зүйтэй авах гэж бодож байна. За мөн бас ор бас мэдээд хэд дутуу байсан. Тэрийг бас 13 сая 646 мянган төгрөгийн одоо тэр төсвөтэй багтаагаад бас дутуу байсан орыг бас шийдэж өгсөн. Ястаа мундаг юм а тийм ээ. За цэцэрлэгийн гадаах орчинтой танилцж байна. За энэ ямар орчин бэ? За энэ болохоор цэцэрлэгийн хүүхдийн бие тамирын одоо үйл ажиллагаа явуулах орчин. За энийг болохоор бид одоо янзлаад одоо тогтчлаад энэ хүүхдийн сургалтын үйл ажиллагаа явуулах энэ орчин нөхцөлийг одоо урал хам гээд энэ сум орон нутгийн маань хүүхэд энийг одоо хүүхний хөрөнгө оруулалтаар энийг хийгдсэн. За мөн бас дээрээс төсвийн хөрөнгө оруулалтын бидэд нэг гээд ийм сайхан орчин бүрдсэн. Энэ юм биш үү? Энд дэр нэг зүйл харагдчихвал заавал нөгөө төр засгаас хараад авах зүйл биш гэдэг шиг. Та хэд маань нэг өөрсдөө гээд болгоо хөвчдөг болсон юм шүү. За жишээлхэд энэ яг стандартаар нь энэ одоо бие тамирын талбайг одоо тогтчихсон байгаа юм. Жишээлхэд тэр саксны талбайд яг л цэцэрлэгийн хүүхдийн сургалтын орчны стандарт яг заасан байсан тийм ээ. Талбай урт нь өргөн хийд байх хэрэгтэй тийм. За энэ хэсэгт хөл бөмбөгийн талбай урт нь өргөн хийд байх хэрэгтэй юм байна тийм. Ингээд тэр яг стандартаар нь бие тамирын талбайг одоо тохиолсон байгуулсан. За өнгөрсөн оны дөнгөж сар одоо манай энэ цэцэрлэгийн бие тамирын гадна талбай үзүүлэх ажил нийт Сэлэнг аймгийн 42 цэцэрлэгт одоо үзүүлэх ажлаа зохион байгуулсан. За тэгээд сургалтын бие тамирын сургалтыг явуулахад ерөөсөө ер нь сургалтыг л үйл ажиллагаа явуулахад бол хамгийн гол нь хүүхдэд орчингийн аюулгүй тийм энэ нөхцөлийг нь бүрдүүлжлэх нь хамгийн чухал юм аа гэдгийг л энэ бүгдийг сарагдаад байна. Нөө нэг юм эко суур аюулгүй бүс гэдэг шиг ийм зүйлийг угаас харагдаад байл да. Ороод иргэл мэдэгдчихээн. Стандарт тэгээ заавал одоо стандартыг баримтлаа. Тэгээд сургалтын орчин аюулгүй ямар байх ёстой гэдгийг тэр талаас нь бүгдүүлээс бүхий л одоо орчин нөхцөлийг одоо бүрдүүлж ажиллаж байгаа маань байна тийм. За ингээд танд маш их баярлалаа. Ястай л нөгөө нэг хүүхдийг багаас нь ингэж одоо төлөвшүүлдэг, багаас нь ингээд бүх зүйлийн аюулгүй орчинд байлгадаг юм байна. За тэгээд дээрээс нь тэр хувь хүний хөгжил хүүхдээс ингэж эхэлдэг юм байна гэдгийг бид нар үнэхээр одоо мэдлээ, харлаа, үзлээ гэж одоо ярина штэ тийм ээ. Маш гоё юм. Тэгээд танд их баярлалаа. За Төвшиг сумын боловсон Монгол улсын боловсон иргэд бол та бүгдийн гараас гардаг юм байна гэдгийг бол харлаа. Баярлалаа танд. За та бүхэнд баярлалаа. Тэгээ манай нутгийг зорж ирээд бидний үйл ажиллагааг одоо ингээд бичлэг болгож танилцуулж аваад маш их баярлалаа. За өндөрөөс өндөр амжилтыг хүсье. За Төвшиг сум дуусаагүй үзэгчтэй. Дахиад харуулах юм байгаад байгаа. За ингээ хамтдаа аялцгаая.